Сайн байна уу? Өөрт тохиолдсон явдлаа хэлэх гэсэн юм. Би 2019 оны 9-р сард оюутан солилцоогоор Хөх хотын Өвөр Монгол их сургуульд 1 жил суралцахаар ангийнхантайгаа очсон юм. Сургуулийн нэрийг нууцлаад өгөөрэй. Нэр төр талцсан хэрэг болж магадгүй. Тэнд очиод эхний 1 сар найзуудтайгаа хамт амьдраад дурсамж сургамж дүүрэн сайхан байсан. Тэгээд л тентхийн монгол оюутнуудтайгаа танилцаад дотносоод ирсэн. Янз бүрийн яриа их сонсогдож ирсэн чи бид нар нэг их тоогоогүй юм. Тэгсэн нэг өдөр унтаж байсан чинь өрөөний ханыг гараараа нийлж илбэх чимээ тод сонсогдоод болдоггүй. Дан эмүүлсэн нэмхэн хана байсан болохоор их сайн сонсогддог юм. Би ч нэг ихэн бодолгүй өрөөнийхөн 2 найзыг гэж бодоод хэвдэж угаадаа гинтхэн нэг юм санаад их айж цожиж босч ирсэн юм. Ягд гэвэл би 2 найзынхаа унтсны дараа хичээлийн дуусгаад гэрлэг унтраагаад орондоо орсон юм л та. Тэрийг санаад босоод ирсэн чинь хаалганы урд нүүгэлдсэн хар юу нь мэддэхгүй юм 2 тийш найга зогсож байсан. Би юу ч хийж чадаагүй. Амнаас ч үг гардаггүй буцаад хэвдээд өгсөн. Хан нэлэх чимээ дахиад сонсогдод болдоггүй. Дуу сонсоод унтъя гэсэн зөв зүгээр байдаг блютуд чигвч маань юу ажиллахгүй аргаан бараад босоод найзынхаа сэрээгээд оронд нь хамт ороод унтаж байсан юм. Маргааш нь Монгол руу ярьж ээж аавдан хэлээд ээж аав үзүүлдэг ламдан хэлсэн чинь зүг нь таараагүй байна гэж хэлүүлсэн. Тэрнээс 10 гаруй хоногийн дараа би шүнжин танихгүй хүнд хоолойгоо боолгож байна гэж зөөдлээд өглөө цочод ирсэн чинь өрөөний 2 найз маань яасан юу болсон гэд гайхаад асуухарна. Ингэж зүгдүүллээ гэд хэлсэн чинь балаа юм би хардарж гэд өнгөрсөн. Тэгээд би хичээлдэн бэлдэх гээд нүүр гараан угаахаар 0 орсон чинь миний хоол бүхэлдээ улаан ирээн амар болчихсон байсан. Надад бүр хэлэх ч үг болдоогүй. Манай ангийнхан харж хаад зарим нь айгаад зарим нь итгээгүй. Чи өөрийгөө боожгсон биш үл гэдэг байсан. Юу гэж л би өөрийгөө боох үү? Тэрнээс 2-3 хоногийн дараа ээж залгаад засал ном хийлэглээ гэж байсан. Тэгээд л өвлийн амралт эглэх төхөд шалгалт шүлэг гэж завгүй хэрнэн элдв зөөлгүй амар тайван өдөр хоног өнгөрч Монголдон ирцгээсэн. Тэгээд л корона гараад дахиж тийшээ яваагүй юм даа. Манай байр дандаа монголчууд байдаг байсан байр юм. Хөх хотын ах эгч нар ярихтан 2000 оны ихээр хэсэг монгол оюутнууд өрөөндөө ууж сууцгааж байгаад шодоод нэг байр хасан үед архинд явуулах болоод нөгөө оногдсон хүн нь цонхор буух гэж байгаад нас барсан гэж ярьдаг юм билээ. Үний юм билээ. Сүүлд манай багш нар ч хэлж байсан. Тэр явдлаас болоод манай 2 сургууль төр оюутан солилцоогоо зогсоож байгаад 19 онд бид нарыг явуулж байсан юм байна лээ. Тэгээд сургамжуулах талаас нь хэлэхэд тентхийн багш нар монгол оюутнуудыг архинд их дуртай гэж дургу хүлээж авцгаадаг юм билээ. Би өвдлөөл гэхэд шууд арх ууснуул гэж асуудаг. Манайхан согтуу зөндөө их паян гаргаж байсан юм байна лээ. Жишээ нь согтуу цагдаагийн машин эвдсэн. Охтууд нь согтуу сургуулийн эмэгтэй нойлын хаалга бочгийн эвдсэн. Нэг эрэгтэй оюутан бүр согтуу дөн өвлийн хүүтнэр дотор хувцастайхан оюутны байрны жижүүр дээр очиод миний паспортыг өг би харилаа гэж агсан тавьсан гэнлээ. Тэгээд тентхийн багш нараа монгол оюутнуудад их дурггүй. Юу хэлэх гээд байна гэхээр монголчууд минь хаач нэрээ хижиж явж дараагийн хүндээ гай болохгүй явцгаах юмсан тал гэмээр байна. Арх нас болж нэг нөхрөө хүртэл тэнгэр дөрөвчгсөн байна шүү дээ.